Recording in progress. Recording stopped. За хүүхдүүдээ эзний өдрийн мэнд хүргэе. За одоо хэдүүлээ яах гэж цугларсан билээ? Яах гэж цугларсан билээ? Тий, Есүсийг магтах гэж цугларсан тийм ээ. За бүгдээрээ босчи. Босоорой бүгдээрээ. Тий, гардаа тавьж байгаа юмаа ширээн дээр тавьчих бүгдээрээ. За. Ямар мундаг юм бэ хүүхдүүдээ. За, бүгдээрээ залбирахын өмнө яадаг вүлээ? Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд муурны сахал боллоо. Дөрөв нийлээд наймаалж боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. За, багшаа дагаад хэлээш ориггүй. За, багшаа дагаад хэлээш үнэтэй нэрээ. За, Есүсээ өнөөдөр таныг магтах боломжийг өгсөнд баярлаа. Таныг баяр хөөртэйгээр магтахыг хүсэж байна. Есүсээ хайртай шүү. Есүсийн нэрээр залбиран гуйлаа. Амен. За, бүгдээрээ баяр хөөртэйгээр Есүсийн бурхныг магтцгаая. Саяарч байна.
сэтгэл дээдсний хайр сүп саяалж байна дахиалж байна миний сэтгэл дээдсний хайр сүп. За бидний хөөрхөн нүрийг хэн бүтээсэн бэлээ? Хэн бүтээсэн бэлээ бидний хөөрхөн биеийг? Есүс бүтээсэн тийм үү? За бүгдээрээ хамтаа Бурхны магтцгаая. Нүд хамар амчих чих ам хамарнод өхөрдөм хөрхөн нүрийг минь их эзэн бүтээсэн. Халгай мөрөвдөг хөл хөлөвдөг бүр талгай өхөрдөм хөрхөн биеийг минь их эзэн бүтээсэн. Эрхий далавар дотгороо ядамчих чих хөрөнөд болбрай хөрхөн гариг минь их эзэн бүтээсэн. Нүд хамар амчих чих ам хамарнод өхөрдөм хөрхөн нүрийг минь их эзэн бүтээсэн. Талгай мөрөвдөг хөл хөлөвдөг бүр талгай өхөрдөм хөрхөн биеийг минь их эзэн бүтээсэн. Эрхий далавар дотгороо ядамчих чих хөрөнөд болбрай хөрхөн гариг минь их эзэн бүтээсэн. За Бурханд алдрыг өргөцгөөе. За нүдэн нэрэ багш нь одоо залбирч өгье заяа. Нүдэн нэрэ. За хайртай Бурхан Аава таньда талархаж байна. Бид нэр таныг баяр хөөртэйгээр магтах энэ боломжийг олгож өгсөний төлөө талархаж байна. Бяцхан хүүхдүүдийг маань эх 7 хоногт хамгаалж хамгийн сайнаар байхад нь татвсалж өгөөрэй гэж гуйж байна. Таны дотор үнэхээр таны үгээр хүмүүжсэн мундаг хүүхдүүд болж өсгöd татвслаарай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За Бурханд баярыг өргөөрэй. За бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгд хамтаа суудлаасаа босоод цуглааны эхэнд өстой Библийн хэсгээс хамтдаа уншицгаая. Дуулал номын 18-ийн 1-ээс 3 дугаар ишлэгийг уншъя. Дуулал 18-ийн 1-ээс 3. Хүчмэн болдог эзэн, таньдаа би хайртай. Эзэн бол миний хад, миний цайз, миний аврагч, миний бурхан, миний хорогдох хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм. Магтуулах учиртай эзнийг би дуудаад дайснуудаасаа би аврагцаан гэж байна. Амен. Бүгд хамт яг энэ дээр бичсний дагуу эзэн бол миний хад, миний хүч, миний үнэхээр бат цайз, миний бамбай гэж үнэхээр хамтдаа энэ эдгээр үгсийг тунхаглан хэсэг хугацаанд эзний өмнөрөө хамтаа залбирцгаая. Эзэн үнэхээр таны бидний төлөө бүтээж өгсөн гайхалтай шинэ өдөр
Таны хүүхдүүд би таны өргөөнд цуглан эзэн танд алдар магтаалыг өргөхөөр ирж байна. Эзэн Есүс та бол бидний бүх зөөл, үнэхээр бидний баяр хөөр, амар тайван бидний бүх зөөл билээ. Бид үнэхээр бүхнээ танд өргөхөөр энэ цаг таны өмнө ирж байна. Одоо өөрийн хүүхдүүдийн зөрсгөлээс гарах бүхий л алдар магтаалыг өөртөө аваач. Ирж байгаа цагийн төлөө би танд талархаж байна. Ариун сүнс үнэхээр та бидэнтэй хамт байж бидний зөрсгөл та хүрээч. Үнэхээр эзнийг үнэхээр хэрхэн магтахыг та бид үнэхээр зааж өгөөч, бидний хөтлөн дагуулаач гэж залбирч байна. Эзэн үнэхээр ирж байгаа цагийн төлөө талархан, ирж байгаа цагийг таньда бүхэлдэн даатхан, бүх алдар магтаалыг би таньда өргөн, эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр бид хамтдаа нэгдэн залбирч байна. Амен. Эзэн чангаар алдрыг өргөцгөөе. Халелуя.
бол бидний мөнхийн хадгалсаар бидэнд хайртай Иесус. Ганцтай үнхээр гараас сонгон та бол ариун гэж түүнийг хүндэлцгээе. Бидний эзэн бол туйлын ариун. Тэр бол Израилийн ариун нэгэн. Тэр түүнтэй зөвлөх зүйл, түүнтэй зөвлөх хэн ч үгүй. Тэр бол би байдаг бурхан гэж хэлсэн. Тэр бол сорын ганц амьд бурхан.
байдаг шиг та нар ариун бай гэж бидний дуудсан. Оо Иесус, таны туйлын ариун, таны агуу байдлыг бид магтъя. Бидний зөвлөх зүйл, бидний зөвлөх хинч өгөө билээ. Таны ариун нэрийг бид магтъя. Таны хүндлэж байна Иесус.
Баянгаар алдрыг өргөцгөөе. Халелуя. Манд бүгд хамтдаа зогсон чигээрээ итгэлийн тунхагийн хамт тунхаглацгаая. Итгэлийн тунхаг би тэнгэр газрыг бүтээгч аваа хүчрэхийг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг ариун сүнсээр бүрэлдэж онгон майраас мэндэлсэн Понти Пилат захирагчийн үед зовж явсан цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор өглөөс дахин ямарсан. Тэгээд тэнгэрт одож аваа хүчрэхийг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэт суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хөө бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Амен. Бүгд асуудалтай сууж олно. Тэгээд өнөөдөр Монголоос ариун бичээс нийгэмлэгийн захирал Баяр Магна захирал маань ирсэн байна. Тэгээд өнөөдөр бидэнд эзний үгийг хуваалцах болно. Хамтдаа алга тушаа тогтож авцгаая. За бүгдээрээ сайн байцгаана уу? За дахин уулзж байгаадаа баяртай байна. Яг гэвэл би 2019 онд нэг ирж исэн. Тэгээд бас эзний үгийг хуваалцаж бас гэр бүлтэйгээ хамт ирээд нөхөрлөж исэн. Ийм бас жижигхэн төвхтэй. Тэгээд дахиад энэ эзний үгийг номлох болсондоо бас баяртай байна. Тэгээд намайг Баяр Магна гэдэг аримчис нийгэмлэгийн захирлаар 2012-оос хойш ажиллаж байгаа. Тэгээд манай нийгэмлэг болохоор ер нь ариун библийг болон бас ер нь библийг бид нэр монгол хэл рүү үнэн зөв орчуулж бас хэвлэж түгээх ийм ажлыг хийдэг байгаа. Тэгээ манай нийгэмлэгийн алсын яраа хүм болгонд библи гэдэг алсын яраа та тэгэхээр зөвхөн цаасан библи хэвлэхээс гадна бид хараагүй хүмүүст библи хэвлэж जैन сонсолгүй хүмүүст зориулсан бид нар видеогоор бас библи хийж जैन. Тэгээ бас казак товаа гэдэг Монголын цөөнхүүдэд зориулаад бас бид нар библи орчуулах ажлыг хийж, хэвлэх ажлыг бас хийж байгаа ийм хамт олон байна. Тэгээ манайх одоогор 20 ажилтнтай бүгдээрээ ингээд тус тусын ажиллаа хийгээд, үүргээ хийгээд тэгээд ер нь Монголд бас бид нар өөрсдөө Библийн музейтэй хэрвээ зарим нь очиж үзсэн бол тэ Библийн музейтэй тэгээд Библийн музейг аваад бас Монгол даяар явж бид нар Библи өдөрлөг гэж хийдэг байгаа. Тэгээд одоогор нэг 14 удаагаа Библи өдөрлөг хийцэн явж байна. Тэрний 2 нь Солонгост болон Америкт хийцэн байгаа. Тэгээ гадаад дотоодг нь хэлээд 14 удаа библи өдөрлөг гээд хийцэн явж байна. Тэгээд энэ удаа би Японд бас уулзалтаар ирсэн байгаа. Аз номхон талаа библийн нийгэмлэгүүдийн жил болгон уулзалт энэ удаа Японд болсон. Тэгээ би тэр уулзалтанд оролцоод дараа нь ингээд Монгол чуулганд үйлчлэхээр ирсэнтэй баяртай байна. Тэгээ өнөө өглөө бас би Япон чуулган дээр бас эзний үгийг дамжуулсан байгаа. Тэгээ өчтөр хоёр бас нэг жижигхэн семинар хийсэн байгаа. Урждаар болохоор гэр бүлийн холбогдлолтой. Ер нь христчин гэр бүл, итгэгч гэр бүл ямар байх ёстой вэ гэдэг талаар ийм семинар. Гэсэн өчтөр болохоор ер нь чуулганы үйлчлэл гэж юу юм бэ? Чуулганд ямар зүрх сэтгэлээр яаж үйлчлэх вэ гэдэг талаар бас семинар хийсэн байгаа. Тэгээ манай шинэ маань азаа маань тэмдэглэж авсан та бүхэнтэйгээ хуваалцах гэж бодож байна. За тэгээд олон юм нуршилгүйгээр энэ удаа та бүхэнтэйгээ эзний үгийг хуваалцъя. Яков номын 1-8 дахь ишлүүдийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Бурхны баязын Христийн зарц Яков би хард таргасан 12 огт мэдчилж байна. Ах トゥ нар минь элбийн сорилт дорхтой үнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур төвчээр хүргэдэг та нар мэдхвүлээ. Төвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дутхгүй байна. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн хоноор дутвал бүхэнд өгөөмрөөр буруу шалгуу өгч бурхнаас гуйг. Тэгээ түүнд өгөгдөх болно. Гэтэл тэр ямар ч эргэлзээгүйр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нийгэм бол салхиар туугдан давуулгаалах тэнгисийн долгион мэт ажээ. Тийм хүн эзнээс юм аавна гэж бүү санаг. Хоёрдуул санаатай хүн бүх үйлдээ тогтворгүй байдаг юм а гэсэн юм. Хамтдаа бүгдээрээ эзний үгийн төлөө залбирцгаая. Бурхан минь танд үнэхээр талархаж байна. Токио Монгол чуулганыг та үүсгэн байгуулж энэ чуулганд өөрийн зарц нарыг бас босгож үйлчлэх олон хүмүүсийг үйлчлүүлж байгаагийн төлөө танд баярлалаа.
Токио дахь болон Японд дахь нийт монголчуудын төлөө бас өөрчлөх ийм гайхамшигтай газрыг та бий болгосонд баярлалаа. Өдөр болгон энэ чуулганы маань ахан дүүс маань таны үгэн дотор хүчрхэгжиж, залбирал дотор үнэхээр нэгдмэл байж, бас хайр дотор бие бинийгээ босгон байгуулж, ариун сүнс дотор бие биентэйгээ бас нөхөрлөж, эзний алдрын төлөө хичээн зүтгэл удирдаарай гэж гуйж байна. Ажил болон хичээл ном бүх зүйлийг нь танд бас даатгаж байна. Амьдралыг нь танд бас өргөж байна эзэн минь. Хамтдаа эзний үгийг сонсох тунгалах боломж өгсөнд баярлалаа. Энэ удаа эзэн минь тэг би биш харин та тунгалаарай гэж гуйж байна. Ариун сүнс та миний амийг удирдаарай гэж гуйж байна эзэн минь. Алдар магтаал нь танд байг, амар тайван бидэн дээр багтугай. Эзэн Есүс нэрээр залбирлаа. Амен. Та ерөн сургаалт төгс ном дуртай юу? Хуучин гэрээний сургаалт төгс гэдэг ном байдаг шүү дээ. Гоё юу? Гоё те. Ер нь Яаков номыг шинэ гэрээний сургаалт төгс ном гэж хэлдэг. Яг тэгвэл Яаков номон дээр ингээд тоолох юм бол 50 орчим энэ сургаалууд байж байгаа байхгүй. Тэгээд дандаа ухуулгууд, сэрэмжлүүлэг, ятгалаг, сургаал маягийн тийм одоо форматаар бичигдсэн гэж үздэг. Тийм учраас ингээд Яаков номыг шинэ гэрээний сургаалт төгс ном гэж бас хэлдэг байгаа. Тэдгээр ухуулга, сэрэмжлүүлэг, ятгалаг, сургаалууд нь ерөөсөө сүнслэг амьдрахад хэрэгтэй мэрэгэн ухаан ба бидний зүрх сэтгэлийг шалгадаг бас тийм зүйл байна. Бас хоёр нүрт амьдралыг арилгадаг зөвлөгөө гэх мэтээр тиймэрхүү зүйлсээр ер нь дөөрн байж байгаа. Та нар ингээ Яаков номыг маш анхааралтай уншаарай заяа. Энэ шинэ гэрээний байдгалын ном гэж харахгүйгээр те. Анхааралтай унших бол яг бидний итгэлийн амьдралд ялангуяа Христэд итгэсэн хүний амьдралд хэрэгтэй тэр үгнүүдийг зөвлөгөө маягаар, ятгалаг маягаар, урамшуул маягаар биднэрт бас бичүүлдээсэн байдаг. Тэдгээр хүлээн зөвшөөрч амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол бид нар олон сүнслэг ёроол ба жинхэнэ аз жаргал хүлээж байгаа. Эдгээр нэг сонсож хүлээн зөвшөөрч бас хэрэгжүүлж чадах юм бол эдгээр нь бидний амьдралд үр жимс болж одоо ирэх болно. Үр жимс болж ирэх болно. Тэгэхээр та бүхнийг би юу гэж ятгахмаар байна гэвэл Яаков номыг эхнээс нь дуустал уншичаарай. Тэгээд үнэхээр тэнд байгаа яг энэ цаг үед хэрэгтэй байгаа яг тэр сургаалууд, зөвлөгөөнүүд та бүхний амьдрал дээр бас шууд одоо орж ирэх болно тий. Тэгээд Христэд итгэж Христэд дагаж байгаа бидний итгэл гэр бүл ингээд найз нөхөд хамтран ажиллах тэр утгаа манай хот үндэстэн бас нөлөөлдөг. Нэг тийм бид нар Христэд итгэсэн гэдэг нь ингээд зөвхөн Христэд итгэхэд аврагдсан гэсэн үг биш. Мэдээж аврал бол чухал, мэдээж хамгийн чухал аврал. Гэхдээ дараа нь Христэд итгэсэн хүнээс заавал үр жимс гарч идэг. Христэд итгэсэн л бол танаас үр жимс автоматар гарах болно. Тэ? Гэхдээ энэ сургаалуудыг дагаж явах юм бол таны амьдралд одоо үр жимсэд бүр илүү гарах болно. Тэгээ тийм учраас бидний Христийг дагаж байгаа энэ амьдралын үр жимс нь аяндаа бидний эргэн тойронд нөлөө болж ирж байдаг. Тийм учраас Есүс юу хэлсэн бэ гэхээр уулан дээр хот нуугдж үл чадна гэж хэлсэн тэ. Тэгээд Есүс гэрэл ба давсны сургаал зөвлөлийг ярьсан байдаг. Та бүхэн хэрвээ санаж байгаа бол Есүс ярьсан сургаал зөвлөлүүд маш олон сургаал зөвлөлүүд байгаа. Тэдний нэг нь гэрэл давсны тухай сургаал зөвлөл тэ. Гэрлээ эсгэж нуугдж чадахгүй те. Давс бол бас хизээч амтаа алдахгүй учраас та хэрвээ яг энэ итгэлийн амьдралаар тууштай амьдарч чадвал та өөрөө гэрэл ба давс болж чадна гэсэн үг. Бид нар зөвхөн итгэлээр л аврагдсан үнэн. Гэхдээ энэ бол яг Библийн бүр өөрчлөгдөжгүй үнэн. Хамгийн чухал нь энэ бол. Ер нь бол итгэгч хүний амьдралын хамгийн чухал алхам бол Христэд итгэсэн амьдрал. Энэ бол хамгийн чухал те. Мөч гэсэн үг. Гэхдээ аврагдсаныхаа дараа өөрөөр зөвтгөгчдийн дараа бид нэр ариусгагдах ёстой бөгөөд энэ яг Есүстэй адил болох тэр чиглэл рүү бид нар явах ёстой гэсэн үг. Есүстэй адил болох чиглэл рүү бид нар ариусгагдсан амьдралаар амьдрах чиглэл рүү явах ёстой гэсэн үг. Тэгэхгүй ингээд зөнгөөр яваад иж болохгүй тий? Зөнгөөр яваад иж болохгүй ингээд болох байлгүй дээ гэдээ бас яваад иж болохгүй. Монголчууд ингэ жоохон тайван штэ тий хүмүүс ер нь. Болно үсттэй гэл тий яваад байдаг. Тэгэл яваад иж болохгүй. Заавал бидний зүгээс тодорхой хэмжээний алхмуудыг хийх хэрэгтэй. Сургаалуудыг заавал сонсож хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. Ер нь яг энэ дэлхийд ирж байгаа хүүхдэд адилхан. Хүүхдэд адилхан. Бид нар дахин төрнө гэдэг нь ер нь жоохон хүүхд одоо яг эхийн эвлэгс гарч иж байгаа хүүхдэд адилхан гэсэн үг зэ. Дахин төрнө гэдэг бол яг тэр гэсэн үг. Тэрний дараа хүүхэд ингээд зөнгөөр нь орчуул яах вэ? Орчуул яах вэ? Ер нь одоо нэлэх хүүхдийг
Ямар ч ихэн сүүгүү те. Эсвэл халамж анхаарал тавихгүй орхиул яах вэ? Тэр чигээрээ зогсолт болно те. Тэр чигээрээ баг өгөх нь те шууд. Заавал ихэн сүү хэрэгтэй. Заавал анхаарал халамж хэрэгтэй. Заавал тэр хүнийг өсгөх гэсэн тийм хичээл зүтгэл хэрэгтэй болдог. Тиймээс 18 ядаж 18 нас хүртлээр хүн эцгийн халамжийн дотор амьдардаг. Тэ? Халамжийн дотор амьдардаг. Итгэлийн амьдрал ерөөсөө тэр бид нар дахин төрсөн гэдэг бол яг нялхуугтай адилхан. Шууд ихийн эмнэлгээс гарч ирж байгаа. Тэгээд тэрний дараа чуулганы ахын дүүс, пасторууд тэ бас яг хонжилж байгаа хүмүүс гэх юм чинь бүгдээрээ Библийн үгээр услаад, залбирлаар дэмжиж тэгээд бидний итгэлийн амьдрал эхэлдэг тэндээс. Хүн автоматар өсдөг бол итгэлийн амьдрал гэдэг бол заавал зориулттайгаар өсдөг. Заавал өөрийн гэсэн зориулт гаргаж иж итгэлийн амьдрал өсөлт бий болж байдаг. Тэгэхгүй бол таны амьдрал өсөлт бий болохгүй гэсэн үг тийм. Тиймээс Мартин Лютер юу хэлсэн бэ гэхээр бид зөвхөн итгэлээр аврагддаг. Харин тэр итгэлэн дараа нь заавал үр жимс гаргадаг гэж хэлсэн байдаг. Заавал үр жимс гаргадаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ итгэл сайн үйлсийг дагалдуулдаг гэсэн үг. Яков ном нь юу гэж хэлсэн бэ гэхээр сорилт, бэрхшээл, ядуурл, эд баялаг, өөдрөг үзэл, нийгмийн шударга ёс, хилээ номготгох, тэ? Итгэлээр сарих, төвчээр залбирал зэрэг олон практик асуудлуудыг авч үздэг байна. Тэр одоо 1-5 дууралыг дуустал уншиж үзвэл. Тэгэхэд бол бидний өдөр тутмын амьдралын бод асуудалд итгэлээ хэрэгжүүлж байгаа шигтэр өөртөө шалгахад тусалж идэг. Яков ном бол тэ. Тав нэгдүгээр ишлэгийг үзээрэй. Бурхны ба эзэн Есүс Христийн дарс Яков би хайр тархсан 12 явагт мэдчилж байна гэж хэлсэн байна. Яков өөрийгөө зарц гэж хэлж байгаа. Ер нь бол Яковын байр суурь юу байсан бэ гэхээр элч байсан, Ерөслийн сүмийн удирдагч байсан, бас Есүсийн дүү байсан тийм. Тэгж өөрийгөө танилцуулаагүй. Харин тэр өөрийгөө зарц гэж нэрлэж байгаа тийм. Би бол Бурхны боол юм а гэж одоо хэлж байгаа. Есүс Христ бол Бурхан амлагдсан Месиа эзэн гэсэн утгатай. Тиймээс тэр Бурхан Есүс Христийн үлгчийн хувьд элчийн их мэдлэгтэрийн загтлыг бичиж байгаа. Элчийн зүгс одоо бичиж байгаа тийм. Өөрийгөө зарц гэж танилцуулж байгаа боловч элчийн зүгээс 12 авгт дамжуулан одоо 12 авгт хандан энэ үгийг одоо бичиж байгаа гэсэн. Тэгэхээр яг энийг заавал дурдж яах нь гэхээр тухайн үеийн 12 авг гэж хэлж байгаа. Одоо бол Христ итгэгчдийг юу гэж хэлдэг вэ гэхээр Израилийн итгэлийн жинхэнэ өв залгамжлагчид гэж хэлдэг. Израилийн өв залгамжлагч итгэлийн өв залгамжлагч нар. Махуудын биш заяа. Итгэлийн өв залгамжлагч нар гэж үздэг. Тэгэхээр бид нар ч өөрсдөө энэ 12 овогт одоо махан бах бодоор биш. Харин итгэлийн хувьд бид нар хамааруулж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр яг ингээд зүгээр яг махчлан ойлгох юм бол Яаков зүгээр 12 авгт бичсэн юм байна гэж бид нар харагдах гэдэг тийм. Гэтэл үгүй. Бид нар чсэн Израилийн 12 авгийн нэг хэсэг. Тэгэхээр бидэнд хандан энэ захидлаас бичигдсэн гэж хэлэхэд бол. Та нарт хандан энэ захидал бичигдсэн. Бидэнд хандан энэ захидал бичигдсэн гэж болж байна. Тэгээ 12 авг яасан бэ гэхээр тэд үндсэн даяар тархсан, ялангуяа Сир, Бага Азид тархсан. Тэд хаанч явсан Христийн шашныг нөхрөл байгуулж явсан, сайн мэдээг номлодог байсан. Сүнслэг бодохоор өнөөдөр ч гэсэн бид нар 12 авгийн тоонд ордог гэж хэлэхэд одоо ямар ч буруутах байхгүй. Тиймээс Яков ном бидэнд өгөгдсөн бас бидэнд хэлэгдэж байгаа юм аа. 20 дугаар ишлээс харах юм бол юу гэж хэлж байгаа гэхээр итгэгчид их орноо орхиж харийн нутагт шинэ эхлэлийг тавих амаргүй одоо тийм зүйлийг бас хэлж байгаа. Тэд дай сигналтай учирсан, хавчлагтай учирсан, соёлын саад бэрхшээлтэй учирцгаасан. Тэд ихэнх нь амьд үлдэхин төлөө тэмцдэг байсан бол зарим нь бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч баян чинэлэг хүртэл одоо болж чадсан байна. Тэг түүхээс олж харах юм бол тийм. Тэдний нийтлэг зүйл бол юу гэхээр тэд бүгдээрээ багч бай, томч бай, сорилтуудтай учирсан. Сорилтуудтай учирсан байна. Тиймээс ингээд тэдэнд бухимдал бий болсон, арчаагүй байдал бий болсон, өвдөлт бий болсон, уу гашуу бий болсон, төвшүүртэй байдал бий болсон. Одоо ингээд Японд ингээд ирээд харсан чи би сая нэг өдөр ирсэн байхгүй. Тэгээ өнөөдөр хүртэл ингээд 6 хоног байгаа гэх юм уу те. Өмнөөс иржсэн л да.
Ингээ харахаар ямар нэгэн сорилт байхгүй юм шиг надад харагдаад байгаа байхгүй тий. Ямар нэгэн сорилт байхгүй, ямар нэгэн бэрхшээл байхгүй юм шиг надад зүгээр анхны одоо эмошн гэх юм уу тий. Тэгж харагдчихад. Мэдээж сорилтууд байгаль байлгүй дээ тий. Байх нь ойлгомжтой тий. Харин тухайн үед бол асар их хавчтай байсан. Тухайн яг Израилийн 12 овг 10 тэр яг Христ итгэгчнэр бүгдээрээ асар их хавчлагыг туулж байсан. Тэд нар хавчигдахдаа бүр нуугдж байсан. Агууд орж байсан. Тэднийг хэрвээ Еврей номыг харах юм бол бүгдээрээ асар их зовлон хамсаж байсан тэд нар. Хавчлагаас болоод тэд нар ерөөсөө хавчлагаас болоод тэд нар үхэл гэдэг сонголтыг тэд хийхэд баярлдаг байсан. Хавчлагаас болоод. Би хурдан үхэх юмсан гэж хүртэл боддог. Тийм хэмжээний хавчлагыг тэд нар амсаж байсан. Хөвдөгтөө ядарч байсан. Хавчлагтаа тэд нар бас туйлдж байсан. Үхэл нь тэдний хувьд шагнал байсан гэж хэлсэн байдаг тийм. Хэрвээ Еврей номыг үзэх юм бол үхэл нь тэдний хувьд шагнал байсан гэж хэлсэн. Тэгтлээ тэд нар хавчигдж байсан гэсэн үг тийм. Хавчигдж байсан. Харин Яаков ном юу гэж хэлсэн бэ гэхээр элдвийн сорилтонд орохдоо юу гэж байна? Баяр хөөртэй байх гэж хэлж байна тийм. Энэ контрастны үг байгаа шүү дээ тийм. Сорилтонд орохдоо юу гэж байна? Баяр хөөрт энэ эсрэгцлийн үг гэсэн үг тийм. Нэг ойлгомжгүй үг ерөөсөө. Та нар баян чирэлэг байхдаа баяртай байх гэж хэлсэн үү? Хэлээгүй тийм. Хавчлаггүй үедээ та нар баяртай байх гэж хэлсэн үү? Харин хавчлах сорилтын үедээ та нар баяртай байх гэж бодсон. Ихэнхдээ хүмүүс сорилтыг дарамт гэж үздэг. Харин итгэгчид бид нар үүнийг юу гэж үзэх вэ? Баяр хөөр гэж үзэн тийм. Ер нь бидэнд буухгүй байна. Энэ үг бол бидэнд буухгүй. Буугч жоохон хүндрэлтэй боон тийм. Энэ Яаков ном одоо юу хэлээд байгаа юм бэ гэж хэлэхээр ойлгохоор тийм. Тэгж байна. Энэ бол зүгээр нэг хүний болон түр зүрийн ад жаргал биш. Энэ баяр хөөр гэдэг үг нь юу шиг утгатай вэ гэхээр ад жаргалтай холбоогүй ерөөсө холбоотой үг биш. Эсвэл нэг баяр хөөр одоо хүний баяр хөөртэй холбоотой үг биш. Одоо чинь төрсөдөр боллоо гэхэд баяр хөөр болдог тийм. Амжилтанд төрлөйг бол баяр хөөр болдог. Цалин боход баярлдаггүй юм байна уу? Бүгдээрээ баярлдаг тийм. Энэ тийм баяр хөөрийн асуудал яриаггүй. Энэ бол бүр тэнгэрлэг баяр хөөрийн асуудал ярьж байгаа. Бүр нэг тусгай баяр хөөр ярьж байгаа. Бүр тэнгэрээс ирдэг сүнслэг тогтвортой бүрэн дүүрэн баяр баясгалан энэ нь бол хэлж байгаа. Тэгэхдээ ямар ч нөхцөлд учирсан байлаа гэсэн баярладаг тэр баяр хөөрийг хэлж байгаа. Тэр нууцлаг баяр хөөр. Тэр дотроос гардаг баяр хөөр ерөөсөө. Цалин аваад баярладаг баяр хөөр биш тийм. Мэдээж амар биш. Гэтэ ямар ч байсан баяр хөөр дотроосоо гардж байгаа бол тэр жинхэнэ баяр хөөр. Баяр хөөр гаднаас байдаггүй тийм. Гаднах зүйлээс хамаардаггүй. Өөрөөр бидний өдөр тутмын баяр хөөр бол дандаа гаднах зүйлээс хамаарч байдаг. Тэ? Цалин авлаа баярладаг. Төрсөдөр амжилтанд хүрлээ баярлал. Дандаа гаднаас бид нар авж байгаа баяр хөөр. Харин Христэд итгэгч хүний жинхэнэ баяр хөөр л дотроос ундарч байдаг. Дотроос. Нэг тийм юр бусын баяр хөөр гэсэн үг. Бидний зарим нь ойлгож чадахгүй баяр хөөр гэсэн үг. Тэ? Тэр баяр хөөр дотроос ингэж ундарч байдаг. Сорил ирэхэд л баярлдаг гэж бодлоо тэ. Тийм ойлгомжгүй баяр хөөр. Тэ? Сонин баяр хөөр. Хавчигдж явах үедээ яах вэ? Оо амен, халелуя гэж явж идэг тэ. Ямар гоё юм бэ гэж явж идэг. Тийм баяр хөөр гэсэн үг. Зарим нь энийг ойлгохгүй. Тэгтээ энэ бол бодит зүйл. Бод байдаг зүйл гэсэн. Бурхан бидэнд сорилт бэрхшээлийг хизээч зүгээр зөвшөөрдөггүй. Харин бидний итгэлийг өсгөх, төлөвшөх шат болгон ажиллахыг хүсдэг юм. Тэгээ биднийг жинхнээсээ баярлаасаа гэж бурхан биднийг хүсдэг. Тийм учраас 3 дугаар шилд юу хэлсэн бэ гэхээр итгэлийн чин шалгуур төвчл хүрдгийг та нар мэдхүлээ гэж хэлсэн байдаг. Сорилт нь бидний итгэлийг шалгах зорилготой гэж хэлсэн. Ихэнхдээ хүмүүс сорилт бэрхшээлээс зайлс хийдэг бол харин бид нар итгэлийн шалгуурыг баяр хөөртөөр хүлээж авдаг. Баяр хөөртөө хүлээж авдаг. Жинхэнэ итгэл нь бузар булаагаас ангид байдаг. Заримдаа бидний итгэл нь хуурамч итгэл, найдвар, ертөнцийн хүсэл эсвэл бузар бололтой холилдох гээд байдаг.
Одоо энийг жоохон анхаарлаа сонсвол те бидний итгэл өөр зүйлстэй ингэж холилдох гээд байдаг. Тэгээд заримдаа бид нэр одоо яг итгэлийн биш зүйлстэй эвлэрэх хандлагатай болчих гээд байдаг. Одоо болох байлгүй дээ те. За болно штэ гэж одоо нэг удаа яах вэ гэдэг ч юм уу те. Тэг бид нар яг итгэлийн бус зүйлдээ өөрийн итгэлийг холих гээд байдаг. Заримдаа бидний итгэл ариун бус байх үед бид нар баяр хөөргөө болдог. Сүнсээр дүүрэн биш болдог. Эрч хүчгүй болдог. Яг л бид нар усан цэл одоо үгсэн загас шиг болдог гэсэн. Орсож байгаа юу? Орсож байна. Гэтэ үгсэн загас шиг те. Дээгүр ингээд хөвөөд явчихдаг гэсэн. Тиймээс бидний итгэл цэвэр байх нь хамгийн чухал. Итгэл цэвэр байх нь. Тэр нь ингээд сүмээс гарахгүй байна гэсэн үг биш. Мэдээж ажиллаа хийн, сурна, нийгмийн амьдралд оролцсон. Гэтэ бидний итгэл ямар ч үед цэвэр байх ёстой гэсэн. Тийм сорилт бэрхшээлийн дунд ч гэсэн бидний итгэл цэвэр байх ёстой. Цэвэр байх ёстой. Сүмд байдаг итгэлийг цэвэр итгэл гэж үздэггүй, тэ? Харин ч секуляр буюу яг энэ нийгмийн амьдралд амьдарч байгаа бидний итгэл шалгагдж идэг. Яг цэвэр үгүй гэдэг нь бидний хувьд шалгагдж идэг гэсэн. Тэгвэл бидний итгэлийг юу цэвэр болгож чадах вэ? Бурхан бол гайхалтай мэрэгэн. Тиймээс тэр биднийг жинхэнэ баяр хөөртэй байлгахын тулд бидний өдөр тутмын амьдралын асуудлуудаар дамжуулан итгэлийн хариуцлага сорилтуудыг өгж идэг. Өдөр тутам бид нар сорилттой очирч идэг. Харин тэр даван туулах тусам бидний итгэл цэвэрсэж идэг гэсэн. Сайн бодж үзээрэй. Танд одоо яг ямар сорилт байна вэ, те? Харилцааны асуудал байна уу? Үнэхээр хүн хэмжимдэр харилцааны асуудал байгаа. Санхүүгийн асуудал байна уу, те? Хэмжээ цагаагүй баян хүн байна уу энд? Өдөр тутмын бид нар санхүүгийн асуудалтай учирч идэг, те? Эрүүл мэндийн асуудалтай хүн байна уу? Бас ажлын асуудал байна уу? Тэ? Эсвэл хүүхдүүдийн асуудал байна уу? Бидний өдөр тутамд асуудал бий болж идэг. Асуудал ингэж ундран гарч иж идэг. Асуудал дуусдаггүй юм байхтаа гэж бодогдохоор хүртэл тэ. Асуудал ундран гарч иж идэг. Харин Йов 23:10 ингэж хэлсэн байдаг. Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би ялт мэд урагш гарч ирнэ гэж хэлсэн. Йовыг Бурхан яаж шалгасан бэлээ? Санаж байна уу? Олон хөвгүүд охидтой байсан. Бүгдийг нь өхүүлсэн. Бүгдийнх нь мал ахыг алга болгосон. Тэ? Эцэстээ өөрийг нь өвчнөд баригдсан, тэ? Өөр өвчнөд баригдсан. Эхнэр нь хүртэл юу гэж хэлсэн бэлээ? Тухайн үед чи наад Бурханаа хараагаад өөх гэж хэлсэн, тэ? Тийм хэмжээний сорилттой Йов учирсан. Харин эцний Йов юу гэж хэлсэн бэ гэхээр тэр намайг шалгасан. Би алтмад урагшаа гарч ирсэн гэж хэлсэн. Ийм хэмжээний сорилтуудыг хүртэл бид нар даван туулах хүчтэй байх хэрэгтэй. Давах тусам бидний итгэл цэвэршчихэд алтмад гарч ирж байдаг те. Тиймээс ариусан итгэлийн үр шим бол төвчээр юм аа. Төвчээртэй байх нөхцөл байдал идэвхгүй зарагдана гэсэн үг биш. Төвчээртэй байна гэдэг нь бид нарт нөхцөл байдалд ингэ идэвхгүй зарагдана гэсэн үг биш. Ерөөсөө ингэ үгсэн зах шиг байна гэсэн үг биш. Харин төвчээртэй байна гэдэг маань ямар ч сорилттой харин үйлдэлийг үзүүлэх чадвар гэсэн үг. Төвчээр гэдэг бол ямар сорилтыг одоо даван туулах чадвар гэсэн үг. Харин үйлдэл үзүүлэх чадвар гэсэн үг. Мэдээж төвчин тийм амар биш, бас хүсвчтэйч зүйл бас биш. Тиймээс төвчээртэй байя гэвэл бид нар тууштай байя гэж шийдэх хэрэгтэй. Төвчээр бол ерөөсө тууштай байдлыг шаардаж байдаг тийм. Ингээд дандаа нэг хөврөөд яваад байгаа юм тийм. Ингээд алхмууд ингээд яваад байгаа юм тийм. Тэгэхээр төвчээртэй байя гэвэл та тууштай байх хэрэгтэй. Тууштай байхгүй бол бидний төвчээр барагдах магадaltaй тийм. Одоо бид 4-р ишлэлийг үзье. 4-р ишлэлийг юу гэсэн төвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дутахгүй байна гэж хэлсэн. Төвчээр нь биднийг төлөвссөн бүрэн дүүрэн бурханлаг занч санарыг одоо бий болгодог гэж Ром номны 5:3-4 дээр бас хэлсэн байгаа. Тэр нь бол бидний амьдралах бурхны зорилго юм аа.
бидний Есүсийн дүрд нийцүүлэх нийцүүлэх тийм зорилгоор Бурхан биднийг төвчээртэй амьдралыг санал болгож байдаг. Ром 8:29-с 30-ыг үзэх юм бол тийм зүйл харагдаж байгаа. Есүс дахин ирнэ, тэ? Дахин ирнэ. Хизээ ирэх вүлээ мэдэж гэнэ үү? Мэдж байгаа юм байна уу? Зөвхөн эцэг мэднэ гэсэн, тэ? Зөвхөн эцэг мэднэ. Тэгэхээр Есүс дахин ирэх нь ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тэгэхээр бидний амьдрал нэг тийм байгаа. Есүс дахин ирэх хүртэл эсвэл бид нар Есүсээр очих хүртэл гэж, тэ? Есүс бидний амьд байх дахин ирж магадгүй. Эсвэл бид нар дахин ирэхээс өмнө эзэн дээр очиж магадгүй. Тэ? Ямар ч байлаа гэсэн Есүс дахин ирэх хүртэл ч юм уу эсвэл бид нар Есүсээр очих хүртлээ бид нар төгс байж чадахгүй. Төгс байж чадахгүй, тэ? Яг төгс рүү бид нар тэмүүлж амьдарч чадна. Төгс рүү бид нар тэмүүлж амьдарч чадна. Төгс болох гэж бид нар хичээж амьдарч чадна. Гэтэ хизээч төгс болж чадахгүй. Гэхдээ бид нар итгэлийн амьдралынхаа туршид явсаар байгаа төгс рүү бид нар ойртох болно. Ойртох болно, тэ? Тэгэхээр би юу гэж урамшуулмаар байна гэвэл төгс болж чадахгүй гэж битгий шантраарай, тэ? Харин Христэд итгэгчийн хувьд та илүү төгс амьдрал руу ойртож чадна. Ойртож чадна. Тэгэхээр бол мэдээж залбирал, Библи унших гэдэг нөгөө хилдэг юмнууд бас байгаа шүү дээ ерөөсөө, тэ? Бидний амьдралын Христч амьдралын амьдралын хэм маягуд бас зайлшгүй байх хэрэгтэй. Тавдугаар ишлэгийг бүгдээрээ хамт уншъя. 5-ыг хамт уншъя бүгдээрээ. За 1 2 3 харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал за яно бүгд Библиэд байна уу? За Библиэгүй бол яах вэ, те? За Библиэд уншъя 1 2 3 харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шалгуугч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно гэсэн. Мэрэгэн ухаан хэрэгтэй бол яагаар гэсэн бэ? Яагаар гэсэн бэ? Бурхан руу хандаарай гэж байгаа, те? Шууд Бурхан руу хандаарай гэж байгаа. Мэдээж хэн нэгний ялангуяа танай халагчийн ч юм уу туршлагатай итгэгчийн зөвлөгөө хэрэг болно. Гэсэн чинь миний бодлоор бол тэд нэр таныг Бурхан руу чиглүүлнэ ерөөсөө. Бурхан руу чиглүүлнэ, те? Өөртлөө чиглүүлэхгүй, те? За, миний зөвлөгөөг дагаарай гэж баг хэлэхгүй байх, те? Харин Бурхан руу чиглүүлэх байхаа гэж би найдаж байна. Хамгийн чухал зүйл бол зөв зам бол Бурханаас мэрэгэн ухааныг гуйж залбирах юм аа. Тэр тань мэрэгэн ухаан дутагдвал, тэ? Тэр нь бол жинхэнэ мэрэгэн ухааныг олж авах хамгийн сайн арга. Нэгэн та Бурханы хүүхэд болсон бол Бурхантай шууд харилцаж болно. Тэгээд Бурханаас мэрэгэн ухааныг гуйгаарай. Яг тэр нь би та нарын пастор халагчдыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү заяа. Та шууд Бурхантай уулзах боломжтой. Тэгээд мэрэгэн ухааныг гуйх боломжтой гэсэн. Би сүүлийн map ашиглаж сурж байгаа. Map ашиглаж сурж байгаа. Яг тэгвэл гадаад явхлаар зайлшгүй map хэрэглээд байна. Тэгээд төөрхөнд бол зайлшгүй map хэрэглэж байгаа, тий. Тэрнтэй адилхан та төөрх юм бол өөрөлд мэрэгэн ухаан дутагдах юм бол та бид нар map ашигладаг шиг та бас өөрөө, тий. Бурхан руу хүрэх зам бол тэр map, тий. Асуух зүйл гэдэг бол танд map юм аа гэсэн. Бурханы мэрэгэн ухааны сан бол хязгааргүй. Бурханы мэрэгэн ухаан бол төгс юм. Бурхан бүх зүйлийг харж байдаг. Өнгөрсөн одоо ирээдүйн бүх зүйлийг Бурхан мэднэ. Таны амьдралыг алган дээр тавьж байгаа юм шиг л харж байгаа. Таны одоогийн бүх зүйлийг бүр нэвт шувт харж байгаа. Тэгээ нэвт шувт харж байгаа. Есүс юу гэж хэлсэн бэлээ? Үсний ширхэг чинь тоологдсон гэж хэлсэн бэлээ, тэ. Үсний ширхгээ тоолж үзсэн юм байна уу? Усж байгаа л, тэ. Тоолж үзсэн үү? Харин Бурхан таны үсний бүх ширхгийг мэдэх болно, тэ. За, халзуун бол яг өөр хэрэг байх л тэ. Харин үсний бүх ширхгийг Бурхан мэдэх болно гэсэн. Тэгэхээр Бурхан таныг танаас ч илүү мэднэ. Илүү мэднэ. Тиймээс та Бурханаас мэрэгэн ухаан гуйх юм бол Бурхан танд яаж өгнө гэсэн бэ? Харамгүй өгнө гэж хэлж байгаа, тэ. Харамгүй. Бурхан маш өгөөмөр. Тэр тусламж хэрэгтэй хүмүүс залбирхад ямар ч үн төлбөргүйгээр мэрэгэн ухааныг өгдөг. Битгий хүн шиг бодоорой заа.
битгий хүн шиг бодоорой. Тэр бидний мэрэгэн ухааны гуйлаа гэж зэмлдэггүй, тэр шаадаггүй. Жаргах үедээ надад хандаагүй юм байж, зоог үедээ надад яагаад ирдэг юм бэ гэж бурхан тэгдэггүй. Тэ? Ямар ч үед бурхан таныг хүлээн авдаг. Бүр яг байгаагаар ч хүлээж авдаг. Тэг мэрэгэн ухаанд очих юм бол та заавал залбираар. Манасэ гэж хаан байсан. Израилийн түүхэнд те. Тэр ямар хаан байсан бэ? Израилийн түүхэнд хамгийн муу хаан байсан. Хамгийн муу хаан. Израилийн түүхэнд хамгийн муу хаан хэн бэ гэвэл баг бүгдээр Манасэ гэж нэгэн дугаар хэлнэ. Ерөөсөө. Өстө бүр хөгийн хаан байсан. Тэр бол хамгийн муу хаан байсан. Гэхдээ хэцүү болох үедээ тэр бурхны өмнө өөрийгөө дараа болгож залбирсан байдаг. Бүр адгийн муу хаан байсан ч гэсэн бурхан хандан залбирсан. Бурхан түүний гуйлтад сэтгэл нь хөдлөөд түүний гуйлтыг сонсоод түүнийг аварсан түүхтэй. Манасэ түүнд залбирахад түүний гуйлтыг тэрээр сонсож түүнийг хүлээж авсан бөгөөд Манасэг Иерусалимд өөрөг нь хаант улс руу дахин авчирчээ. Ингээд эзэн л бол бурхан мөн гэдгийг Манасэ мэдсэн байлээ гэж 2 дугаар шаштар 33:13 дээр хэлсэн байдаг. Хамгийн муу хааныг бурхан сонссон юм. Хамгийн хөгийн хүнийг бурхан сонссон. Тэгэхээр бид зөвхөн та нарыг Манасэд харьцуул гэж хэлж байгаа юм биш үү? Гэхдээ тийм хөгийн хааны хүртэл бурхан сонссон байхад таныг сонсох нь ойлгомжтой. Нэгэнтээ Паул юу хэлсэн бэ гэхээр би бол гэмтнүүдийн тэргүүн юм а гэж хэлсэн байдаг. Тэ? Би бол гэмтнүүдийн тэргүүн юм гэж хэлсэн байдаг. Паул ч гэсэн өөрийгөө би гэмтнүүдийн тэргүүн гэж хэлсэн. Паул харин бурхантай хамгийн дотн харилцаатай байсан. Бурхан хизээч буруу шахахгүй. Харин өгөөмрөөр танд туслах болно. Танд хангах болно мэрэгэн ухааныг. Тэгэхээр хизээч битгий санаа зовоорой заяа. Хүнээс яг санаа зовж болно заяа. За тэ энэ ч надад хэдэн дөрөв зээлэхгүй байх таа. Санаа зовж болно. Харин бурхнаас хизээч битгий санаа зовоорой. Мэрэгэн ухааны гоохтой бүр битгий санаа зовоорой. Бурхан танд заавал өгөх болно. Яагаад вэ? Яагаад гэвэл бид нар адгийн гэмтэн байхад бурхан Есүс Христийг илгээсэн юм аа. Бурхан хүүгээ илгээж биднийг аварсан. Бидний гин нүлийг Есүс цагаатгсан. Тийм хүртлээр бурхан бидэнд хүүгээ илгээх хүртлээр өгөөмөр хандсан. Тийм нөхцөл одоо биднэрт мэрэгэн ухаан өгөхгүй байна гэж юу? Логикийн хувьд бол бурхан заавал өгөх болно те. Харамгүй өгөх болно. Хүүгээ өгсөн хүн өөр юм өгч чадна үстэй. Ойлгомжтой те. Ойлгомжтой. Тэгэхээр битгий санаа зовоорой. Бурханд руу шууд хандаарай гэж хүсэж байна. Гэхдээ бид нар мэрэгэн ухааны гоохот нэг л болцол байгаа. Тэр нь юу вэ гэхээр итгэл бөгөөд бид нар эргэлзэх ёсгүй. Эргэлзэх ёсгүй. Хэрвээ та нар 1-р Самуэль номдор гардаг Самуэлийн ээжийг санаж байна уу? Самуэлийн ээжийг хэн гэдэг вүлээ? Ханна гэдэг те. Ханна хүүхдгүйсээ болоод ихэд шаналж исэн. Өрсөлдөгчд нь Пенена билүү те. Өрсөлдөгчтэйгээ бүр хэрэлдэж исэн. Янз бүрийн асуудал үүсгэсэн. Гэтэ тэр нөхөртөө бас гомдоогүй те. Харин Ханна яасан бэ гэхлээр Бурхны өмнө ирээд чин сэтгэлийн зовлонгоо түүний өмнө нуулгүйгээр өчөж бүр тангарах өргөсөн. Тэр хүүхдгүй байсныссан жил болгон ирж Бурхны өмнө залбирдаг байсан. Шанал зовлонгоо түүнтэй хуваалцдаг байсан Бурхантай. Тэгээд тэр эцэст нь Самуэлийг олсон тий. Самуэлийг олоод зогссон уу? Үгүй тий. Дахиад 2 хүү 3 охин ч үлээ. Нэг тийм дахиад 5 дүүг бас Самуэлийн дүүг тэр төрүүлсэн байт. Тэр үнэхээр шаналж ирсэн. Гэтэ тэр Бурхны өмнө даруугаар залбирсан юм. Очиж гуйсан юм. Бурхан түүний залбирлыг сонсоод хариулна гэдэг тэр эргэлзэлгүйгээр итгэсэн. Ямар ч эргэлзээгээр итгэсэн. Дараа нь тэр яасан бэ?
Израилийн түүхийг өөрчлөх Самуэль хэмээх хүүхдийг төрүүлсэн юм. Гайхамшигтай. Тэгэхээр Бурханаас гуйхтай битгий эргэлзээрээ харин итгэлээр гуйгаарай. Бурхан танд мэрэгэн ухааныг заавал хайрлах болно. Тэм учраас одоо би удахгүй миний номлол дуусгах гэж байна. Тэм учраас 6-аас 8 дугаар ишлэлээр юу гэж гарсан бэ гэхээр эргэлзээний талаар гарч байгаа. Хэн нэг эргэлзээвэл тэр нь салхинд хийж шидэгдсэн далайн давлгаа мэт маш тодорхойгоор 6 дугаар ишлэлээр хэлж байгаа тийм хүн эзнээс юу гэсэн бэ? Юу ч хүлээх хэрэггүй. Ийм хүн хоёрдугаар сэтгэлдээ хийж байгаа зүйлдээ тогтворгүй байдаг юм гэж хэлсэн мэт. Эргэлзээ бол маш ноцтой зүйл. Бидний амьдралд одоо ур уршигтай зүйл. Гайтай зүйл ерөөсөө тийм. Эргэлзээ бол бидний итгэлийн амьдралаас бүр холын холд зайлан отох ёстой зүйл уг нь бол тийм. Гэтэ бидний амьдралд эргэлзээ бүр чимээгээр шургалан орж иж байдаг. Тиймээс бид нар маш анхааралтай байх хэрэгтэй. Эргэлздэг хүн нь Бурхны хайранд эргэлздэг хүн нь одоо бидний амьдрал хийж байгаа Бурхны ажилд бас эргэлзэж эхэлнэ гэсэн. Эргэлзээ хэдэж би болоход амархан байдаг. Тиймээс бид нар эргэлзэхгүйгээр итгэх нь маш чухал. Ийм л итгэл Бурханд таалагдчихдаг. Ийм л итгэл Бурханд таалагдчихдаг. Хүн эргэлздэг өөрийн шалтгаан юу вэ гэхлээр нөгөө Бурхныг хүнтэй адилтлах гэдэг. Адилтлах гэдэг. Одоо яг бод харж байгаа хүнтэй те. Мэдээж бид нар хүнд эргэлзэн шүү дээ. Тэ эргэлзэн. Яг тэр шиг бид нар Бурхныг ойлгох гэдэг. Тийм аюул бас байгаа те. Тэгэхээр бид нар Бурханд эргэлзэлгүйгээр итгэж итгэлээрээ та бүхэн бас Бурханаас мэрэгэн ухаан ба бусад үр жимсийг аваасаа гэж өрөөж байна. Тийм ээ. Ахын дүүс нараа, эгч дүүс нараа таны итгэл говьшгүй байх болтугай гэж би өрөөж байна. Бурханаас үргэлж зуурсан түүнд итгэх итгэл нь эргэлзээгүй байх болтугай гэж би бас өрөөж байна. Мэрэгэн ухааны ундраг болсон Бурханаас байнга залбирч мэрэгэн ухааныг амьдрал дээр хүлээн авч хэрэгжүүлээрэй гэж та бүхнийг одоо бас өрөөж байна. Гойсон үед чинь Бурхан танд мэрэгэн ухааныг заавал өгөх болно. Хамтдаа бүгдээрээ эзний өмнө залбирцгаая. Хамтдаа бүгдээрээ босцгаая. Босоод эзний өмнө очицгаая. Төгсөчд туйлын ариун Бурхан аав минь та биднээс илүү хайрладаг гэдгийг бид нар мэднэ. Та биднээс илүү мэддэг гэдгийг бид нар мэднэ. Яг ийм агуу эцэгтэй байгаадаа бид нар үнэхээр их талархаж байна. Биднээс ч илүү мэддэг агуу эцэг танд алдар магтаалан байх болтугай. Бид нар ийм эцэг Бурхандаа хандан мэрэгэн ухааныг гуйж байна. Та бидний амьдралд мэрэгэн ухаан хайрлаач гэж гуйж байна. Элдвийн сорилтонд орох үед мэрэгэн ухаан хэрэгтэй. Хавчлаханд орох үед мэрэгэн ухаан хэрэгтэй. Асуудал үүсэх үед бидэнд мэрэгэн ухаан хэрэгтэй. Бид нар харилцах үед мэрэгэн ухаан хэрэгтэй. Бүх зүйл дээр та биднийг бас мэрэгэн баргаж өгөр гэж гуйж байна. Та бидний тухайн тохирсон мэрэгэн ухааныг бидэнд хайрлаач гэж гуйж байна. Яг тэгвэл бид нар эргэлзэхгүй байна. Та бидэнд хүүгээлгээ хүртлээ золиос өгсөн. Тиймээс таныг мэрэгэн ухааныг өгнө гэдэгт бид нар огт эргэлзэхгүй байна. Та бидэнд мэрэгэн ухааныг тухайн бүрд нь хайрлаач гэж гуйж байна. Танд алдар магтаалан байх болтугай. Таны хүүхдүүд бидэн дээр Токио Монгол чуулганы нийт итгэгчдийн дээр таны ариун сүнсний амарт амгалан бэлхэм дүүрэн байх болтугай. Эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Эзний гайхалтай үгийн төлөө талархаж чинь бүгд хамтдаа дуулахдаа өөрсдийн залбирал болгох эзэнд өргөцгөө. Тэгэхээр бидний амьдралын бүхий л талбарт үнэхээр эзэн гайхалтай ажиллаа хийх болно гэд түнд итгэн тэгээд энэ дуу эзэнд өөрсдийн залбирал болгох өргөё.
болоод үнэхээр эзэнд өргөх бас хоёр дахь магтаал болох эзэнд өргөх өргөлийн цаг байна. Бүгд хамтдаа эзний өмнө ирээд өргөлийн төлөө хамтдаа залбирцгаая. Хайртай эзэн Есүс, үнэхээр өнөөдрийн гайхалтай өдрийн цагийн төлөө, эзэн таны гайхалтай үгийн төлөө би танд талархаж байна. Дахин та өөрийн үгээрээ биднийг урамшуулж, үнэхээр ятгаж, үнэхээр танд итгэх итгэл, үнэхээр ямар чухал болохыг дахин бидэнд сануулж өгснөөр төлөө танд талархаж байна. Бид үнэхээр чин зүрх сэтгэлээр эзэн таны өмнө очиход та биднийг үнэхээр байгаагаар минь хүлээж авдгийн төлөө би танд талархаж байна. Таны агуу хайр нэгүслийн төлөө танд баярлалаа. Үнэхээр өдөр бүрийн үнэхээр чимээгүй цаг болон үнэхээр залбирлын тэр цагаар дамжуулан та өөрийн үгээрээ дамжуулан та бидний итгэлийг улам бүр илүү өсгөж өгөөч гэж залбирч байна. Тэгэхээр бичээс хэлэхдээ итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй гэж үнэхээр бичсэн байдаг. Тэгэхээр танд итгэхэд үнэхээр та бидэнд туслаач гэж залбирч байна. Ярин сонс та бидний өдөр болгон үнэхээр өдөр бүрийн амьдралд минь тогтлон дагуулаарай. Бидний амьдрал бидний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл үнэхээр бүх зүйл маань эзэн танд үнэхээр магтаал хүндлэл болгон өргөдөх болтугай гэж залбирч байна. Эзэн бид бас энэ цагт танд өөрсдийн бүхий л үнэхээр 11 болон хайр болон золиосын өргөлүүдэд авчирч байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээс өргөгдөж байгаа эзэн бүхий л өргөлийг эзэн өөртөө хүлээн авч эзэн таны гайхалтай хаанчлал энэ газар улам илүү дэлгэтгэхийн төлөө та ашиглаач гэж залбирч байна. Эзэн өнөөдөр бас бидэнд эзэн таны үгийг дамжуулсан баяр магнаа захирлын төлөө бас танд талархаж байна. Түүний хийж байгаа бүхий л ажил үйлчлэлийг энэ гайхалтайгаар дэвэж өрөөж өгөөрөө түүнд та өөрийн гайхалтай мэрэгүү ухааныг өгөөрөөгээд эзэн үнэхээр бүх зүйлийн төлөө би таньда талархан ирж байгаа цагийг таньда даатхан эзэн Есүс таны нэрээр залбирч байна. Амен. Тэгээ хойно өргөлийн хайрцаг байгаа бүгд хамтдаа эзэн баяр хөөртэйгээр өргөлөөд өргөцгөөё. Токио Монгол цуглаанд анх удаага ирсэн бас зочдоо хүлээж авахыг хүсэж байна. Өнөөдөр Токио Монгол цуглаанд анх удаа ирсэн бол бас урагшаа гарч ирээд өөрсдөө бидэнд танилцуулна гэж урьж байна. Бүгдээрээ сайн мэцгаана. Тэгээ намайг Гана гэдэг Нагуяахтаас ирсэн. Тэгээд нөгөө Магнат пастор нь миний нөгөө Монгол дахь цуглааны пастор болохоор тэгээд
уулзах гээд тэгээ бас нөгөө Монгол цуглаанд сууж үзэх гэж ирсэн. Тийм. Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Гантлог гэдэг. Тэгээ бид нэр Солонгост амьдардаг гэр бүл байгаа. Тэгээ нөгөө Солонгосын ургацын баяраар амралтаар тэгээ Японд аялах гээд ирсэн. Өнөөдөр энд Монгол цуглаан байдаг гэд сонсоод тэгээ мөргөл өрхөөр ирсэн байна. Тэгээ та бүхэнд уулзсандаа үнэхээр их баяртай байна. Монголоор магтаад, монголоор үг сонсоод үнэхээр сайхан ивэлтэй цаг байлаа. Баярлалаа. Бацгаана намайг Балар гэдгээ Гантлогын их нэрэн манай хүүхдүүд ертөнц жаргалч ертөнц гэдэг. Энийг болохоор яруу үсэл гэдэг агаа. Recording in progress. За миний хүүхдүүд хүргэн охин Зэнэр. За би Солонгост Сөүлд Монгол дагалдагч чуулганд пастораар үйлчилдэг Баярмаа гэж хүн байна. Тэгээд та бүхэнтэй өнөөдөр хамтдаа хүндэтгэл өргөсөндөө маш их баяртай байна. Токио Монгол чуулган тавтаа морилд бүгд хамтаа бие бинийгаа өрөөгөөд ерөөлийн дуу дуулцгаая. Дуулж өгье. Recording stopped. Хамтдаа нэг дугаар эзнийг магтаад өнөөдрийн цуглаанаа өндөрлөцгөөё. Хамтдаа дахин тухаглан дуулцгаая. Түнэр харахгүй, хүндийг өртүүлсэн ч би
도실 빛남의 강남 하니 울건비 오간들 나 하니 하리네 낯선 도실 빛남의 강남 하니 울건비 오간들 나 Өнөөдөр хамтдаа эзний заасан залбирлыг хамт залбираад өнөөдрийн цуглаанаа өндөрлөцгөөё. Эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрд таних. Амен. Эзэн чангаар алдрыг өргөцгөөе. Халелуя. Өнөөдрийн цуглаа маань энд хүрээд өндөрлөж чинь. Тэгээд хажуудлын танхимд хамтдаа бас нөхөрлөх цаг байгаа та бүхнийг бас урьж байна. Бүгдийг нийлэвэх болтугай.